Hi-Best-ийн шинэхэн бичлэгтэй тавтай морил. Өнөөдөр та бүхэндээ Disney-ийн 2007 онд гаргасан Enchanted гэх киног товчлон ярьж өгье. Энэ кино Disney-ийн үлгэрүүдийг бодит ертөнцтэй хослуулж, орчин үеийн байдлаар шинжилсэн гайхалтай бүтээл юм. Кинонд үзгэлжингийн шахаа, цасангаа дээрх хортой айлам, нойрсож буй гог хүнч дээрх бүжгийн хэсэг гэх мэт хүүхэлдэйн кинон дээрх олон алдартай сценүүдийг дахин дурсалсан байдаг. За ингээд киноныхаа үйл явдал руу орцгоё. Эртээ урдын цагт Андалаас хэмээх шидэд улс байдаг байжээ. Хатан хаан нэг хорон санаатай юмсанж. Амиа бодсон эрцгийн хатан хаан өөрийн дагвар хүүгээ нэг л өдөр ихнэр авч хаан ширээнд нь залрах үе гэж хайдаг байж. Тийм учраас ханхүүтэй гэрлэх төрхтэй охиныг ханхүүгээс аль болох хол байлгахын тулд чадах бүхнийг хийдэг байж. Гол дүрийн гүнж болох Жизел маань ойнцоо орхотох гэртээ амьтдтайгаа хамт өөрийн мөрөөдлийн ханхүүгийн хөшөөг хийж байлаа. Харин нөгөө талд Эдвард ханхүү троллуудын ан хийж яваад Жизелийн дуулж байгааг нь сонсоод түүнийг олохоор хайна. Бүдүүн туслах нь хатны тушаалаар түүнийг багаас нь троллуудыг ангуучлуулж охтуудаас хол байлгадаг байж. Гинэд нэг тролл Жизелийг эдгээр дайрахад Эдвард ханхүү гарч ирээд манай хоёр анхудаа уулзна. Сайн уу? Чамайг хэн гэдэг вэ? Жизел. Өө Жизел минь. Маргааш өглөө хоёлаа гэрлэе. Чи миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байна. Гэт манай хоёр уулзвгүй шууд гэрлэхээр болчдөг. Хатан хаан тэр хоёрыг уулзсныг шидэд бөмбөлгөөрөө хараад миний хаан сентиг булаах гэж оролдоно гинэ хизээч үгүй. Гэхэн тэр маргааш нь Жизел хормын даашинцтайгаа ордонд ирнэ. Амьтд нь түүний даашинцыг нь чимж тэтэм зөвлгөнө. Тэгсэн гинэд эмгэн шулам гарч ирээд яасан хөөрхөн охин бэ? Имэн чамд хормын бэлэг үгүй. Гэт хөтлөөд худагны хажууд аваад ирнэ. Хэрэггүй миний бүх хүсэл биелгэж байгаа штэ гэж хэлсэн ч нүдэ анаарай хонгор минь хүслээ бодоорой. Дахиад жоохон тонгой гэснээр худаг руу түлхээд унгаачна. Жизелийн хэрэм юу болсныг нь хараад ханхууд хэлэхээр явна. Тэгсэн тэр эмгэн яг үнэндээ эмгэний дүрд орсон хатан хаан байж байдаг. Бүдүүн туслах нь эрхэм дээцээ та түүнийг хаашаа явуулж ба гэхэд амар сайхандаа жаргана гэж хизээж байдаггүй газар руу илгээчлээ гэдэг. Худаг руу унсан Жизел маань ягаад ч юм хүний ертөнцөд хүрээд ирнэ. Ингээд хүүхэлдэйн дүр маань бодит хүн болж байгаа юм да. Гэрэл гараад байгаа зүг рүү явхад Нью-Йоркийн зам дээрх тараншааны нүхэн дотроос гараад ирдэг. Машин зам дээр гүйж агаад баахан машинуудыг мөргөлдүүлээд одоо хүн харснаа одоохон минь гэж дуудаж уурлуулад арай гэж хөнгөө гудамж дээр очоод гуйлахчин өвгөний хажууд суусан чинь нөгөөдг нь титмийг нь хулгайлаад цугтчихна. Тэгсэн бороо ороод л ёстой л хатны хэлснээр амар сайхандаа жаргана гэж байдаггүй газар ирчиж. Нөгөө талд киноны бас нэгэн гол дүр болох Роберт маань ажлаад арчаад охиноо сургуулиас наваад явж байдаг. Ганц бие аав болох Роберт маань утгагүй Нэнси гэх эмэгтэйтэй гэрлэж байгаа ба охиндоо тэр талаар хэлнэ. Хойд ээжтэй болохдоо бэлтгэлгүй байгаа охин үүнийг нь баг зэрэг эсэргүүцнэ. Жизел ордны зурагтаа барилга харснаа тэрийг жинхэнэ ордон гэж бодоод авирч очоод хаалгыг нь нүдээд энэ ордонд хүн байна уу гэд орлоод иж байдаг. Хажуугаар нь явж исэн Роберт Морган охин хоёр түүнийг хараад тэндээс нь буулгаад гэртээ авчирна. Роберт манад төр ороод хувцас хатаагаал гараарай гэсэн чинь Жизел бүр унтаад өчтдөг. Робертийн охин жинхэнэ гүн жим шиг санагдаад байна аваа. Гэт Жизелийг үлдэхийг хүсгэд Роберт гой даашин зөмслөө гэд бүгд гүнж бишээ. Энэ зүгээр л толгой нэрвчгсэн галзуу хүүхэн байна гэдэг. Таксидуудаад яг явуулах гэж байснаа ягаад ч юм Жизелийг харж инээснээ түүнийг үлдээхээр болдог. Нөгөө талд Эдвард ханхүү болон Пип хэрэм хоёр Жизелийг хайхаар худаг руу өсрөхөд бас л нөгөө тараншааны нөхөөс үсрээд гараад ирдэг. Тэгснээ засварчин руу сэлэм далааснаа мө боол минь чи миний хонгор Жизелийг хаана байгааг хэл. Үлгэрийн ертөнцид амьтад ярьж чаддаг ч бодит ертөнцөөр ирсэн болохоор Пип ярьж чадахгүй болсон байдаг. Жизел өглөөс ирээд Робертийн гэрн бохор байсан болохоор гэрийг нь хамт цэвэрлэгээд цонхороо амьтдыг дуудана. Тэгсэн харах, тагтаа, ялаа бүр жоомнууд хүрээд ирдэг. Хайрт Эдвард минь нэртэл хажаа энэ газар байж л байгаас гээд дуулаад байж хахад нь Морган хараад гайхсандаа аавыгаа бас дуудаж сэрэн. Гэрээр нь дөрөн хорхоо шавж харахнууд байгааг хараад арай гэж хөөн. Уурлаад Жизел дээр очиход нөгөөх нь усанд орчоод гарч ирж байдаг. Тэгсэн гаднаас сүд бүсгүй Нэнсийг орж ирэхдээ давхцаад манай хоёр бүдэрч унаад дээр доор ороод бүр баларнаа. Нэнси найз залуу нуцган шахуу хүүхэнтэй байгааг хараад чи 6 настай охинтой гээд намайг гэртээ ч хонолдоггүй байсан ийм учиртай байсан юм уу гэд уурлаад яваад өгнө. Жизел юу болж байгааг ч ойлгохгүй ёстой дур булаан бүсгүй байна гэж авдیں۔ Тэгснээ Робертыг гараад ороод ирэх хооронд нь хөшгөөр нь өртөө плач хийгээд өмссөн байдаг. Роберт би ууртай байна гэхэд Жизел уур гэж юу болох талаарч мэдэхгүй сүд бүсгүй нь уурлаад яваад өглөө гэхэд дуулж өгөөд түүнийг аргад гэд үлгэрийн юмнууд яриад байдаг. Роберт бүр сүулдэ чи ч одоо ил цагтл дотроос гараад ирсэн юм аашийн.
Хатан хаан Жизелийг ажиглаж хагаад буцаж ирээд хаан ширээг нь булаах вэ гэж ясандаа өөрийн бондоор туслахаа хүний ертөнцид рүү явуулахаар шийднэ. Миний төлөө ханхуугийн даваад ирэх тийм хүчрхэг залуу байдаг ч болоосай. Тэгвэл би тэр хүний төлөө бүхнийг гэж туслахаа найрч хагаад ханхуугийн ханаас явуулцдаг. Нөгөө тараншаанаас нь гарч ирэхэд засварчод яасан чи ч бас нэг хүүхэн хаж ирээ юу? Үгүй би ханхууг хаж ирлээ. Гэсэн цаана нь Эдвард ханхуу бүр дүрдээ орсон автобусыг үзэшгүй муухай аратан минь гэснээ дээрээс нь сэлмээ зоогоод төмөр аратан чинь өгсөн болоо да. Би та нарыг чөлөөллөө энтергээд нэг имийг бараг л сэлмээрээ зоогоод алчаа шахам. Жолооч нь шууд бууж ирээд чимөө галзуу амтан яаж миний автобус руу зоож чадваа чамайг тасаж хаяндаа энтергээд тэрүүгээр нэг үмэн самуу. Хатан хаан туслахтаа 3 алим өгөөд энэ хортой алимыг цагийн 112 болохоос өмнө гүнжид өгөөд түүнийг унтуул. Тэгвэл хоёулаа үрд жаргалтай амьдрах болно гэд Жизелийн байгаа газрыг хэлж өгнө. Хэрэм тэрийг нь сонсоод ханхуу дээр очиод хэлэх гэсэн ч хэрэмний яриаг нь ойлгодоггүй. Жүжигчж тайлбарлаж өгсөн ч ойлгодгүй. Алим мэдхүү. Үгүй баярлалаа. Амттай шүү дээ. За байж тэгвэл тадаа. Тэгэхээр чи надгүй бол үхэн гэсэн үг байх нь гэж авдیں۔ Роберт ажил дээрээ Жизелийг авчираад туслахдаа энэ хүүхний хэн гэдгийг олж мэдээд ирсэн газар руу явуул гэж даалгана. Даанч хурлаад хараад гарч ирэхэд нь туслах нь энэ охинд ямар ч бичиг баримт байхгүй болохоор хаанаас ирсийг нь мэдсэнгүй гэдэг. Роберт салах гэж байгаа хосуудыг хуулийн дагуу салгаж өгдөг салалтын өмгөөлөгч юм байна. Жизел дөнгөж сая салахаар болсон хосын эмэгтэй дээр нь очиод та үнэхээр үзэсгэлэнтэй юм. Таны зүрхийг эзэмсэн залуу ямар азтай болов? Өөрт нь хэлээд үзтээ. Гэхэд салах гэж байгаа нөхөр дээр нь очиод та тэр залуу нь нүд нь ямар сайхан гэрэлтэж байгааг хараач. Дурлсан гэдэг нь тодорхой биш үү дээ. Эхийг нь Роберт хараад хурч ирээд чи ингэж болохгүй. Энэ хоёр хамт байгаа болсон салах гэж байгаа хгүй юу? Би бинээсээ хагцаж байгаа юм. Хагцсан гинэ хэр удаан? Өөртийн үрдөө. Үгүй гэснээ бүр уйлаад ундаг. Нөгөө салах гэжсэн хосууд маань уурлаад танах ингэж үйлчлэгээ үзүүлдэг юм уу? Иймэрхүү маягаар толгой ирүүлэх гэж оролцдог байх нэгэд уурлаад яваад өгнө. Дарга нь ч зурж орж ирээд ажлаа яаж хийгээд байгаа юм бэ гэд Робертыг загнана. Роберт харин Жизелийг дагуулад ажлаасаа гарч явлаа. Тэрийг нэг хэрэм харчаад ханхуут хэлэх гэжсэн ч бүдүүн туслах нь хэрмийг аваад кармалчна. Тэгснээ өөр нэг шар үстэй эмэгтэйг тэр Жизел байх шиг байна гэж хэлээд өөр зүг рүү ханхууг явуулцдаг. Роберт Жизелд мөнгө өгөөд за би л цаашдаа чамтай хамт байж чадахгүй. Намайг уучлаарай. Намайг зовж хагаад чи л надад тусалсан. Тэгсэн ч би чамайг асуудалд оруулаад байх шиг байна. Баяртай. Гэд явдагч Жизел нөгөө өгсөн мөнгийг нь сандал дээр суужсэн танихгүй юмгэнд өгчдөг. Та ханхууг минь хараагүй биз? Сайхан энүүгээр өнгөрсөн. Өнөө өглөө автобусан дээрээ сэлэм зоогоод намайг алахыг оролцсон. Роберт Жизелийг тэр эмгэнээс нь холдуулаад яагаад танихгүй хүнд мөнгө өгч байгаа юм бэ? Чи ч гэсэн надад зүгээр л өгсөн штэ. Үгүй тэр чинь өөр хэрэг. Ингээд тэр ханхуугийн талаар ярил л та. Та хоёр хэр удаа хамт байсан? Нэг өдөр л ах. Дурлсан учраас ганц өдөр шиг санагдсан гэх юм. Үгүй нэг хоног л хамт байсан. Тоглож байгаа илгүй дээ. Чи тэгээд ганц хоног л хамт байсан залуудаа ухаангүй дурлцгаад гэрлэх гэж байгаа юм уу? Тийм ээ. Би зүрх сэтгэлээрээ мэдэрдэг юм. Тэгвэл чи Нэнсиг мэддэг болоод хэр удаж байгаа? 5 жил болж байна. Энэ хугацаанд чи тэгээд гэрлэх санал тавиагүй гэж үү? Тэгвэл уурлах нь аргагүй шүү дээ. Гэт яриад байж хахад нь хатны бүдүүн туслах гарч ирээд үнгүй айлм тарааж байгаамаа гэд гүнжид хортой айлмаа өгнө. Хэрэм нь болиулах гэж хичээсэн ч туслахын гараас гардаггүй. Азар гүнж Роберттой хамт хүмүүс гэрлэхээ өмнө болцдог талаар ярьж агаад санаандгүй айлмаа шийдчихнэ. Нэнсидээ салчиж магадгүй байлтай байгаагаа хэлэхэд Жизел тэгвэл хайртай гэдгийг хэлээч гин. Яг өдөр болгон хэлдэггүй ч тэр мэдж байгаа хаа. Чамайг хайртай гэдгийг тэр яаж мэдэх юм бэ? Байн хайраа илэрхийл гэд дуулаад ундаг. Уг нь Эдвард ханхуу гүнжийг дуулж байгааг сонсдогч бүтлгүй ханхуу дугуйнд дайруулад юун гүнжиг олох мантай түүнийг алдчихна. Жизел тагтаануудад энэ цэцгийг Нэнси түргэж өгөөрэй гэд явуулна. Чи чин галзуураа юу? Над бол чин тагтаа штэ. Нэнсигийн гэрийг яаж мэдх юм бэ? Тэгсэн цэцэгт баглаа нь үнэхээр л Нэнси дээр очисон байх ба Нэнси тэрэнд нь баярлаад Робертыг дуудаж уулздаг. Цэцэг явуулсанд баярлалаа. Бас энэ урилга хоёлаа энэ цэнгүүн л байх юм уу? Үгүй явахгүй байж болно л та. Үгүй явъя. Яста романтик юм аа. Тэгвэл ашгүй дээ. Жизелийн тухайд би зүгээр л түнд туслах гэсэн юм. Бит хоёрын хооронд үнэхээр юуч болоогүй. Чи юу ч болоогүй гэж байгаа бол би чамд итгэнэ. Бас чи их өөр олчжээ. Гүнжиг алдсан ханхуу маань бүдүүн туслахтайгаа хамт муухан зочид буудалд байж яадаг. Тэгснээ телевиз рүүзээ тэрийг шидэд толгойд итгэждэг. Бүдүүн туслах харин гүнжиг болохоор явхад хэрэм маань түүнийг дагна. Роберт Жизел хоёр оройн хоол идэж хахад Жизел энд ихээр чиний хэлээд байсан тэр болцоо юу? Үгүй хоёлаа зүгээр л найзууд тэглээж болцоонд хүүхдтэйгээ ирдэггүй юм. Охины насаарсан ээжийн талаар асуухад би түүнд үнэхээр хайртай байсан. Гэхдээ тэр нь илүү хэцүү байсан.
Чиний дуулаад байдаг хайр бол хий хоосон зүйл. Нэг л өдөр хүн тэр зүүднээсээ сэрээд бодит байдал ямар байгааг ойлгоно. Эхнэр минь нас ороход яг л ийм зүйл тохиолдсон. Би яг хуу том хүн болохоор гайгүй байгаа ч охинт маань одоо хүртэл хэцүү байгаа байх. Тийм болохоор би үлгэр мөрөөдөл гэх зүйл итгэдэггүй. Үгүй ээ, мөрөөдөл үнэхээр би илдэг. Утгагүй ямар нэгэн баяр хөөр явдал болох юм билүү? Гэт яриад байж байхад нь хадны туслах тоогоочийн дүрээр гарч ирснээ энийг таны нууцлаг шүтэн бишрэгч өглөөгээд аль нэг коктейл өгнө. Яг уух гэж яхад нь азар хэрэм маань гарч ирээд болиуллаа. Гүнж өөрийн хэрмээ хараад баярлахад хэрэм ханхуутай хамт энд ирснээ хэлдэг. Даанч хүмүүс хэрэмнээс айцгаагаад бөөйн болоход бүдүүн туслах хэрмийг хөөж бариад пиццанд ор нуугдсан байхад нь зуух руу шидэд шатаачна. Азар хэрэм маань шидэгдээд амьд гарсан байдаг. Ханхуу телевизэр үзээд байж байхад нь мэдээгээр хэрэмний халдлагад өртсөн бүсгүйгээд Жизелээс яриа аваад байж байдаг. Хэрмийг миний хамгийн сайн найз гэд яриад байж байхад нь Роберт түүнийг гэртээ арийгээд дагуулад явна. Ханхуу тэрийг нь хараад энэ хин бэ? Юун босромог үлдэл вэ гэд гүнжийг хаахаар сурвалжлагчийн хэлсэн гудамж руу нь явна. Айл болгоны хаалгыг тогшиж авсан ч олддгүй. Жизел Роберт хоёр ханхууг ирнэ ирэхгүй гэж хэлдэж хагаад Жизел амьдралтаа ханхуутай хаварлаж үзнэ. Тэгснээ гинт инээснээ хөөх би ууралчлаа гэд баярлсандаа бүр Робертыг цохоод авдаг. Ууралсан чинь гайхалтай сайхан болчлоо гэд санаандгүй Робертийн цээж нь төрчдөг. Цээжний үсийг нилээд л манай хоёр ширхэлцээд яг өнсгөнө гэсэн Роберт өрөөлөгөө яваад өгнө. Бурхан минь, саяных юу вэ? Маргааш өглөө Жизел өөр нэгэн даавгаар өөртөө даашин цэгээд өмссөн байдаг ч Роберт тэрийг нь харчаад инуутаад инээн. Өглөөний цагаа уугаад байж байхад нь Эдвард ханхүү түүнийг олоод хүрээд ирсэн байдаг. Жизел, Эдвард, миний Жизелийг хорж цагдсан этгээд чи байх нэгэд сэлмээрээ дайрна. Жизел миний найзууд гэж тайлбарлахад ханхүү аа тийм үү гэснээ гинтл миний хайр, жинхэнэ хайрын үсэлт гэд дуулаад ундаг. Тэгэхээр тэр ч бас дуулдаг ахна. Уг нь тэр хоёр анх уулзахдаа шууд л хамт хоршиж дуулж байсан бол Жизел энэ удаад дуулахгүй байдаг. Ханхүү чи дуулахгүй штэ гэхэд гүнж ч өөрийгөө дуулахгүй байгаадаа гайхдаг. Ханхүү явъя гэхэд би явахаас өмнө болцож үзмээрэн. Болцоо гэж юу юм? Ингээд гүнж маань Роберт болон түүний охинтой салах ёс хийхэд охин уйлаад Роберт хайран хоёлаа утгагүй уулзахаа ямар өөр тагцж байгаа биш. Ханхүү сүд бүсгүйг минь харж ясанд баярлаа болоо да гэд гүнжийг аваад явна. Хорон санаа татан тэр хоёрыг хамт байгааг хараад шууд л туслахаа загнаад бүтлгүй амтан гэд өөрөө хүний ертөнцид ирэхээр болно. Роберт ажил дээр ирэхэд нөгөө өмнө салгаж исэн хосууд маань Жизелийн хийсэн үгний ачаар салхаа болсон байдаг. Жизелийн нүд нь ямар сайхан гэрэлтэж байгааг хараач гэж хэлсэн нь нөхрийнхэн сэтгэл төрж үнэхээр л анх эхнэрийнхээ гэрэлтэж байгаа нүдэнд дурласнаа санаж салхаа болсон байдаг. Эхнэрийн минь нүд гэрэлтэж байгааг тэр охиныг хэлсний дараа би анзаарсан. Би анх эхнэрийнхээ нүдэнд дурлж яасан юм. Таны өмгөөлөгчийн хувьд хэлэхэд санаандгүй тохиолдол байсан л та. Гэхдээ та хоёр болохгүй болоод л салгаж байсан биз дээ. Айл болгонд л асуудал байдаг. Бүх асуудал муудалцдаг. Гэхдээ тэрнээс болоод бүх сайхан зүйлүүдээ хайна гэж үү? Үгүй шүү гэснээ үнсэлцэн. Жизел маань ханхуутай болцоонд явсан ч ханхүү буцаад явъя, очоод хурмаа хийл гэдэг. Гүнж харин жоохон байжгаад явъя гэд манай хоёр хамтдаа нэгэн цэнгүүнд оролцоход буцхааруулна. Жизел Робертийн гэрт буцаж ирээд охиноос нь цэнгүүнд оролцох даашин цэгтэн туслах шидэт даган хаанагааг асууна. Охин надад шидэт дагнаас ч илүү юм байгаа гэд аавынхаа кредит картыг аваад тэр хоёр хамтдаа дэлгүүр хийсэн. Аав уг нь зайлшгүй нөхцөлд энэ картыг ашиглаарай гэсэн л дээ. Гэхдээ энэ бол зайлшгүй нөхцөл гэснээ бараг л гой харагдсан бүхнээ аавна. Тэгэхээр ээжтэйгээ дэлгүүр хийх юм байдаг байх нэ. Мэдхгүй юм да. Би хизээч ээжтэйгээ дэлгүүр хийч үзээгүй. Гэхдээ гоё юм аа. Харин тий. Чи угаасаа утгагүй шинэ ээжтэй болох ч байгаа зү. Хойд ээж болгон муу байдаг юм аа. Би маш олон сайхан сэтгэлтэй хойд ээж нартай уулзж байсан. Эдвард ханхуу ч гэсэн хойд ээжтэй штэ. Би уулзаж үзээгүй ч их сайн хүн байдаг гэсэн. Гэхэд чөтөрийг дурсахаар гэсэн чиг хатан хаан хүний ертөнцид ирнэ. Бүдүүн туслах нь эфемер хайрын асуудлаа хилдэг нэвтрүүлэгт холбогдоод хатан хааныг хүндэлдэг байсан ч сүүлийн үед миний огт мэдхгүй зан гаргаад байна гэд муулаад суужсэн чинь цаанаас нь сайн уу хэрэггүй амтан минь намайг сансан уу? Роберт сүд бүсгүйтэйгээ хамт цэнгүүнд ирсэн байдаг. Тэр үеэр Жизелч бас ханхуутайгаа орж ирнэ. Манай дөрөв танилцаад байж байхад нь хөтлөгч хосоо солиод өөр хүнтэй хаан хатны вальс бүжиглэнэ. Гэсэнд манай дөрөв өөр өөрсний хосуудаа солиод бүжиглэнэ. Жизел Роберт хоёр маань тэрвэрлдээд бараг л үнсэлцэх нь холгүй бүжиглж байтал нөгөө хоёр нь ирээд салгаад аваад явна. Ханхуу чи нэг л гүнхтэй харагдаж байх чинь гэхэд Жизел маань Робертыг сүд бүсгүйгээ унсж байгааг нь хараад үнэхээр л гүнгэлдэг.
Ханхүү алчуур аваад ирэгээд явсан хойгуур хорон санаа татан эмгэгний дүр туураад гинэт гарч ирнэ. "Сайн уу охин минь? Чамайг харсандаа баяртай байна. Ямар их санаа зовбоо. Та намайг ишээ хэлгээсэн биз дээ. Чи санамсаргүй хүл алдаж унаад энэ муухай газар ирчихлээ. Чи хүнд дурлсан байна. Одоо харин хайргүй хүнтэйгээ насан туршдаа амьдрахаар болсон юм байна. Гэхдээ зүгээрээ би чамд туслая" гэснээ алим гаргаж ирээд ганц л хаацахад чи бүх зовлонгоос ангижирна. Бүх таагүй дурсамжуудаа мартна. Энэ дэх амьдрал энд уулзсан хүмүүсийг чи огт санахгүй. Гэхдээ цагийн 112-ыг заахаас өмнө амжиж чадахгүй бол ижид үйлчлэхгүй. Алив түргэлээрээ охин минь. Ганц л хазал. Жизель алимнаас нь хазаад шууд ухаалтаад унана. Алим мөнхөрсөө Робертийн хөлн дээр очлоо. Эмгэн Жизелийг авч явж хагаад буцаад хатны дүрдээ ороход азар ханхуу гарч ирнэ. "Ээж, та энд юу хийж байгаа юм бэ?" "Оо, ханхуу, сайн уу? Энэ охин зүгээр л ухаан алдаад унчхаар нь би агаарт гарах гэж байлаа. Зүгээр орхичихоо." Ханхуу Жизелийг хараад шууд л тэрүүгээр тусламж гуйж орлоно. Роберт ч ирээд түргэн тусламж дуудахад гаднаас хатны бүдүүн тослох орж ирээд "Нөгөө эмгэн шуламж нь энэ байна. Ээж чинь Жизельд хортой алим идүүлсэн. Харамсалтай нь би үүнд нь тусалсан ирхмээ. Хүү минь энэ зүгээр л худлаа ярьж байгаа юм. Би юу гэж энэ хөөсөн мантуудаа хамтрах вэ? Дуугатаад муалуурчин, худалч шулам. Ордонд буцаж очихоор энэ хэргийн төлөө чамайг шийтгэн. Хаан Сентиг чинь авна. Гэхдээ одоо Жизелийг сэргээх арга байхгүй. Гэхэд Роберт жинхэнэ хайрын өсөлт энэ дэлхийд ирэх хамгийн агуу хүч. Гэхэд ханхуу гүнжийг үнссэн ч юу ч болтгүй 3-4 удаа үнсээл авлаа. Та нар отоо аврахаасаа өнгөрсөн цагийн зөшүүн дундыг заахад Жизель бүр мөсөн үхэн. Ханхуу эсвэл гэд Роберт руу харахад нөгөөх нь "Үгүй, тийм байх боломжгүй. Би хайртай хүн нь биш штэ." Гэхэд сүйт бүсгүнж цаанаас нь "Үнсэж болно Роберт. Зүгээрээ." Роберт Жизелийг үнсэхдээ зэрэгцээд цагийн 112-ыг заалаа. Мэдээж гүнж маань сэрэлгүй л яах вэ? "Чамайг гэж мэдсэн юм аа" гэд дахиад үнсээд тэрвэрнэ. "Та нар хинтээ арсалдаж байгаагаа мэдэхгүй л байна да. Үзүүлбэр үзмээр ээ нү" гэснээ бүр луу болоод хувирчдаг. Жинхэнэ хайрын өсөлт гэсэн чи бүр дотор мухарчлаа. Яагаад ч юм энэ л миний дургуг хамгийн ихээр хүрэгдэг юм. Би сая хийсэг бодлоо л доо. Би хатан хിവэрэ байхын тулд буцаж очиод энд болсон хэргийг тайлбарлах хэрэгтэй болох нь. Ааврах томааратан гарч ирээд та нарыг хорооцсон гэхэд бүгд итгэх байх. Хөөхий хатан та нарыг аврахыг оролцсон ч чадаагүйгээд хэлчихье. Одоо харин хэргийн эзэн хингэргийн дохиур болсон охиноос эхэлхүү. Гэхэд Роберт намайг алж яаж түүнийг ав гин. Хатан шууд л Робертыг шүүрч аваад барилгуудаа авирлаа. Жизель ч сэлэм аваад хойноос нь хөөхтөө өрөөсөн шахахаа үлдээн. "Хөөх, үлгэр эсэргээрээ өрнж яах чинь зоригт бяцхан гүнж баатар болохгүй юу? Тэгэхээр аюулд орсон хүн нь чи байх нэ залуу минь." Хатан барилгын хамгийн дээд хэсэгт очиход луу болсон түүнийг барилганд дийлэхгүй нураад унана. Ингээд л хорон санаа татан маань цамхагаас унж нас барна. Роберт шидэгдэхэд Жизель түүнийг сэлмээр тогтооно. Цамц нь урагдахад унахаас өмнө барьж аваад ашгүй амаа аврагдана. Тэгээд л нөгөө жинхэнэ хайрын өсөлтөө хийж байгаа юм чинь. Нэнси Жизелийн үлдээсэн өрөөсөн шахаг барай сууж байхад нь ханхуу ирээд юунд гуниглаа үзэсгэлэнд бүсгүй минь. Жизель гутлаа мартчихаж болгосон болов гэд шахаг Нэнсид өмсгөөд яг таарч байна. Манай хоёр хөдөлцөжгүйгээд нөгөө таран шаны нөхрүүгээ өсрөнө. Тэгээд үлгэрийн ертөнцид очиод шууд хурмаа хийжинэ. Утсан дуурахад "Өө яана уучлаарай. Хөөх, энд сүлжээ сайн барих юм аа." Харин бодит ертөнцийн Жизель маань Andalas Fashions гэх хувцсны брэндтэй болсон байдаг. Хатны туслах бүр "Түшмэл миний зовлон. Хорон сараа татныг номготгсон нь" гэд ном бичээд тэрүүгээрээ алдартай болсон байдаг. Хэрэм ч гэсэн ном бичээд үлгэр ертөнцийн алдартай болсон байдаг. Ингээд манай гурав аз жаргалтайгаар бүжгэлж буйгаар кино маань дуусаж амар сайхандаа жаргана. Энэ кинон дээр Disney-ийн хүүхэлдэйн кинонууд дээр гардаг ямар хэсгүүд гарсан бэ? Та нар маань өөрсдөө анзаарснаа комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцаая. Bye bestie.